За гарын доорх материалаар будаатай урах хийх талаар тайлбарлая. За маха орцоо ингээд бүгдийг шоод өрүүлж хэрчин жижигхэн. За одоо иймэрхүү амтлагч явуулаас амтлагч гэж нэмж болно. За бүгдийг ингээд шоод өрүүлж хэрчсэн орцоо хооронд нь холиод хуурнаа. Сангнаар амтлаад шоод өрүүлж ингээд за жоохон давс хийж давсаа самтлагаараа тохируулна. За ингээ ямар нэгэн ус мус хийхгүйгээр хуурна. За энэ өөхөн хайлт сайхан махнаваагаа сайхан болгоод өгнө. Гарын доорх материалаар хялбархан аргаар будаатай урах хийх талаар. Ер нь бол иймэрхүү шоод өрүүлж бүх ногоо хэрчин. За би төмсөн хамгийн сүүлд нь хэрчээд бус ногоо болгож байгаа хоорондоо төмсөө хэрчээд бэлдээд за энэ төмсөө дээр нэгээ бас хуураад яг нийслэл салдны хэмжээтэй шоод өрүүлж махаач ингэж хэрчин ногоонуудаач бүгдийг ингэж хэрчээд будаатай урах гэж итгэх гоё санагддаг. За ингээд зөвхөн тосонд нь уурсаар байгаад ямар ч ус хүгээр болгож байгаа. За будаага тусад нь агшаадсан. Будаа бол янзын гоё харагдаж байна. За одоо махнаваа сайхан болгосныхаа дараа энтэйгээ холиол будаатай ургуулна да. За ингээ хооронд нь холий. Будаа агшаагч руу шууд хийж байгаа толж бас болно. Таваан дээрээ чолж болно. Тус-туснаас аяглаад идсэн ч болно. Махаа нэг тэгээ будаага нэг тавиад. За ингээ хооронд нь холиод ийм гоё будаатай урга. Миний хувьд хийлээ. Анхаарсан